Ерөөсөө манайхны энэ нэг удирдагч нарын нэг одоо буруу зуршил гэвэл ингээд дандаа популизм хийх. Дарга нар хаална. 14 мянган дарга халах гэдэг юм. Ихэнх нь дарга байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгж худлаа ярьж болохгүй шүү дээ. Ямар малуутай ярьж байгаа юу? Чи нэг дарга нь үсрээл нэг 1000 ч хүрхчүүгүүтэл юм баг шүү дээ. Тэ? Тэгтэл нэг дарга нарыг халахж байгаа гэл ингээд ихэнх нь дарга нар юм аа гэл ингээд ийм популизм маягаар явах юм бол юм явахгүй дээ. Зүгээр харин яг төсөв өссөн учир шалтгаанаа яг зөв болоод хана хинэн лоббидод оронтойгоо нэмэд исэн бэ гэдгийг л гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Энэ механик хасалтаас суулжиж ламба сайдын үед 14 хүүхэд эндсэн байхгүй юу? Шууд бүх байгууллагын төсвийг танс 10% өрөлөд. Тэгээ яасан гэхээр нөгөө нэг эмнэлгийн анхан шатны тусламж үзэг материал авах болсон. Хүн халдвар гарсан. 10 хэдэн хүүхэд эндсэн. Хинч тэр хариуцлагагүй шүү дээ. Тийм учраас бол энэ эрүүл мэнд боловсролын салбар дээр бол механик хасалтыг хязгаарч хийж болохгүй. Хамгийн том төстэй байдаг, хамгийн их хэсэгддэг.